Хот гэдэг бол орон зай, материалын дэд бүтцүүдийн төлөвлөлт. Материалын дэд бүтцийг төлөвлөөд барьдаг. Ийм функц. Тэгээ энэ хийгдэг ус болоод өнөөдрийн түгжрэл одоо нөгөө нийтийн тээврүүдээ хийгээгүй, замаа хийгээгүй, дээрэс нь орон сууцаа бариагүй, орон сууцын төлөвлөлтөө гаргаагүй, дулаан цахилгааны хаан эрчим хүчин шийдээгүй, асуудлыг шийдээгүй, энэ дэд бүтцүүдээ шийдээгүйс болоод Улаанбаатарт өнөөдөр маш их агарын бохирдолтой, маш их түгжрэлтэй, сургууль цэцэрлэг нь хүрхгүй, ногоон байгууламж нь байхгүй юм асуудалд орчихсон. Яг бол бид нар орон зай материалын төлөвлөлтүүдээ дэд бүтц дээр хийх хотын юм үндсэн ажлууд руугаа 100 анхаарч чадахгүй, засгийн газрын хэрэгжүүлэгч бодлого гаргаж яамдуудын ажил хийгээд байгаа гэсэн. За хотыг энгүүгээр тайлбарлавал цөөхөл гэсэн үг. 60 айлтай юм барилга. 60 айлтай барилга дотор хүн амьдрахад энэ барилга нь гадна л аюулгүй байх хэвээр. Барилга нь нурахгүй байх хэвээр. Тэгээд дээрэс нь барилга дотор ус, цахилгаан, бохирын, хогны асуудал 100% шийдэгдсэн, орчин тогтоо цэвэрхэн, лифт нь ажилдаг, гадаад талбай нь замтай, дээрэс нь одоо явган хүн суудаг одоо замтай, тэгээд дээрэс нь цэцэрлэгт хүрээлэнтэй, зам нь аюулгүй хажуугаар машин явдаг. Энэ одоо хүн амьдрах энэ байраар хангаад байрны доторх дэд бүтцүүдээр хүний амьдралыг дулаахан, устай, хүн шээж бааж болохоор хогн цэвэрхэн ийм л юмар хангаад байгаа энэ сөөхийн ажлыг л хотын ажил. Хот төлөвлөлт байгуулагдаж байна. Тэгээд нэг юм байшин байж ангууд 3 байшин болоод 3 байшин 30 байшин болоод 300 байшин болоод 3000 байшин болонгууд айгүй их айл болохоор дунд нь бид нэр хаан цэцэрлэг нь байх юм. Хаан сургууль нь байх юм. Хаан худалдааны түүнд байх юм. Ингэж төлөвлөөд энэ бүгдийг хооронд нь холбосон зам нийтийн тээврээр хангаад дээрэс нь энэ байруудад дэд бүтцүүдээр хангаад энэ бол өөрөө хот төлөвлөлт байгуулалтын Улаанбаатар хотын захиргаа нээх үндсэн ажил юм аа. Нийслэл 2 орлогчтой. Нэгдүгээр орлогч нь дэд бүтэц, эдийн засаг хариуцсан гутаа. Энэ дээр ингээд бизнес инновацийн газар, худалдааны газар, статистикийн газар, татвар идэргээ тэгснэ хаа хамаагүй автобусны газар, зочд тээврийн баазууд надад харилцаж байгаа. Засаг даргын доорлохоор цагдаагийн удирдах газар идэргээд хоёрдугаар орлогчдод болохоор хамгийн зөв явж байгаа. Нийгмийн асуудал хариуцсан. Орг. Гэхдээ энэ дээр бол үндсэн нөгөө босоо удирдлагаасаа боловсролын яам аав шууд удирчдаг байвал зөвхөн хөндлөнгөө уялдуулж ажилт юм байлээ. Тэгээд дээрэс нь агарын бохирдол орсон. Тэгэхээр харьцангуй хөндлөнгөөс удирдаад уялж байгаа нь хоёрдугаар орлогч болж байгаа. Хамгийн их зөрчигдсөн ерхий архитектийн доор хотыг төлөвлөж байгаа хүний чинь доор бодлого гаргаж байгаа газар байхгүй. Авто замын бодлогын газар миний удирдлагын доор. Авто зам орон сууц хоёр дээр 7 өөр газар юм төлөвлөгдөө явчих тустай. Ерхий архитектор хотоор нэг төлөвлөөд ийм зам байх хэрэгтэй гингүүд замын удирдлагын төв авто замын төвжирлийг бууруулах төслийн нэгж дээрэс нь замын нийтийн тээврийн бодлогын газар нь миний удирдлагын доор. Тэгээ миний удирдлагын доорх энэ гурван тусдаа 3 авто замаа төлөвлөжтэй хөдөлгөөнө. Ерхий архитектор нэг төлөвлөж чинь. Тэгээ шинжилгээ судалгааны төвийн институт нэг төлөвлөж чинь. Хот төлөвлөлч өөрөө ерхий архитектийн доор буюу Улаанбаатар хотын ерхий архитект томоор нь төлөвлөж байгаа хүний бодлогын доор удирдах нь энэ хүний үндсэн үйл байхгүй. Чиглүүлэх системд өөр ингээ газар салцсан. Нэгдүгээр орлогч дээрээ ерхий архитектор, засаг дарга болон тамгын газар дээрээ чиг үүргүүдийн дагуу уялдахгүй газар, авто зам, орон сууцны бодлогын газар байснараа төлөвлөлт нэг явж чаддаг. Төлөвлөлт нэг явж чаддгүйс ямар асуудал үүсэж байгаа нөхөр нэг өдөр нэг зам тавьдаг, нөгөө өдөр тэрнийхэн доогуур шугам хоолойг ухах гад нөгөө замаа ухдаг асуудал чинь нэг төлөвлөлтөн дээр нэг хүн олон хүртэл байхгүй байгаа бүтцээрээ. Нэг хүн хянч чадахгүй байна. Ерхий архитектор нэг хянах хэрэгтэй байхгүй. Энэ бүтцтэй зөрчилтэй байгаанууд нь нэгдүгээр орлогч дээр 9 байж байна. Засаг дарга дээр 1, ерхий менежер дээр 3, хоёрдугаар орлогч дээр 1, тамгын газар 3 байна. За энийг хамгийн ээлжинд энгийнээр өөрчлөе гэвэл ерхий архитектор руу нэмээд 7 газар өгчөж байгаа. Тэгээ ерхий архитекторын доор бүх замын төлөвлөлт гаргадаг, нийтийн тээврийн төлөвлөлт гаргадаг, орон сууцны төлөвлөлт гаргадаг энэ бодлого гэж хэлээд байгаа. Эдгээр бол бодлого шийдэл төлөвлөлтийн газар гэхгүй. Бодлого гэж хэлж болохгүй. Бодлогыг бол яам гаргана, хотол төлөвлөлт хэрэгжүүлнэ. Тэгэхээр ерхий архитектийн доор газар, хотын стандартын газар, газрын алба, замын төлөвлөлт гаргаж байгаа газар, нийтийн тээврийн төлөвлөлт гаргаж байгаа газар, орон сууцны төлөвлөлт гаргаж байгаа газар, нийслэлийн бодлого судалгааны газар, судалгаа хуулийн институт ингээд төлөвлөдөг бүх газруудаа архитектийн доор хүнзэг. Төслийн одоогоор функц байхгүй учраас нэгдүгээр орлогч нь дэд бүтц хариуцсан гэдгээрээ төсөл болон бусад санхүүгийн холбогдлолтой инновацийн төв, бизнесийн төвүүдийн аль хариуцсан явж болж байна. Шинжлэх үгээр 19 газартай. Өмнө нь болохоор чинь нэгдүгээр орлогч нь 26 байсан бол 19. Ерхий архитектортэй нь одоо нэг хэн байгаа бол 7 болох шүү дээ. Тэгээ ерхий архитекторын доор бүх одоо энэ дэд бүтцийн төлөвлөж байгаа газрууд өгснөөрөө нэг хүний доор ерхий нэг төлөвлөлтөн дээр Улаанбаатар хотын бүх нийтийн тээвэр, авто зам, дэд бүтц тэ байрлал зүй төлөвлөгдөж зөв юм. Хоорондоо зөрчилдөхгүй яг нэг хүний удирдлагын доор зөв. Энэ бол
хот төлөвлөлт байгуулна. Ерхий архитектийн доор бүх одоо нийтийн тээвэр, зам, орон сууц, бусад дэд үтцийн төлөвлөлтийн газруудаас нь яг хоорондоо уялдаж зөв төлөвлөлттэй. Төсөл бол тодорхой юм дээр хэрэгжил ёстой. Тэр төслийг хаана юу хэрэгжүүлэх гээд байгаа гэдгийг төлөвлөдөг юм нь нэг ерхий архитектийн доор удирдлагын доор байсан л зөв үйлчлээд байгаа. Нью-Йорк хотын бүтцийг авч үзсэн. Нью-Йорк хотод ингээд 7 орлогчтой. Нэгдүгээр орлогч нь бол зөвлөх, хоёрдугаар орлогч нь ингээд эдийн засгийн хөгжил, орон сууц хариуцсан, 3 нь хүний эрүүл мэнд хөгжил, дөрөвдүгээр орлогч нь үйл ажиллагаа, нийгмийн аюулгүй байдлаа. Эдгээр дээр бол хөндлөнгөөс оролцоод ер нь анхаардаг зөв хот талаасаа чиглүүлээд. Гэхдээ хот зохион байгуулалт гэдэг бол эдийн засгийн хөгжил, орон сууцны хөгжил гэдгээр нөгөө дэд үтцээр явж байгаа. Бусад энэ газрууд руугаа туудсад нь суух байдлаар оролцож явдаг. Туудсад нь болохоор урлагийн музей, хүүхдийн музей гэдэг дээр яамдасаа мэрэгчлэлтүүднгээс нь хотоосоо тэр хариуцсан орлогч нар сууж тузын журмаар л удирдах явахаас шууд үйл ажиллагаа нь удирдах нь бол буруу юм аа. Тэгэхээр удирдах зөвлөг буюу тузаар нь дамжуулж ингэж удирдах гэсэн. Манайд бол яг ийдгийн бүтц байгаа. Гэрлэх ёстой ордон, хоёрдугаар орлогч дээр Улаанбаатарын соёлын төвөргөө, хотын музей, хотын театр. Энэ бол нэг талаасаа соёлын яамны ажлууд, нөгөө талаасаа Улаанбаатар хоттой хамаарсан аль альнаасаа удирдах учраас тузаар нь ингэж хамтарсан байдлаар удирдах. Тэгэхээр хот шууд удирддаг. За стратеги хариуцсан орлогч ижээ тийм харилцаа хариуцсан орлогч иж Нью-Йоркод байт юм байна. Шүүх дээр бас комиссар томлох чөлөөлөх дээр Нью-Йорк хотын цэцэг дарга ажилт юм байна. Нью-Йорк хот дээр 7 юм орлогчтой. Тэгээд Улаанбаатар хот маань Монгол улсын асуудлын 70% байдаг учраас 6-аас 7 чиг үүрэг хариуцсан орлогчуудтай байх нь зөв юм аа. Гэхдээ хамгийн гол 3 пункт чинь ерхий төлөвлөлөө тэрнээсээ хэрэгжүүлэх гэдэгт шийдвэр гаргах төсөл болоо тодорхой юм хэрэгжүүлээд ашиглалтанд орохороо ашиглалтанд ингээд хэрэгжүүлснээр энэ бол хот болж байгаа маа бүтээн байгуулалтын хот. Магадгүй Улаанбаатар хот 6 жилийн хугацаанд том төслүүдээ хийж дуусаад том төслүүд цаашаа 40 жил хийх хэрэггүй хийчихвэл хийх хэрэггүй бол зүгээр л ерөнхийдөө ашиглалтын төлөлттэй томогдохгүй. Тагдаа боловсролын газар, эрүүл мэндийн газар гэдэг бол нийслэлтэй нэг хамаарлуу газар. Харин буцаж нийслэл авах ёстой газар нь бол цахилгаан түгээх, дулаан түгээхийг бол эрчим хүчний яамнаас салгаж авч иж хот байгуулалт иргэдийг одоо зөв амьдруулах энэ бүтэц рүү явна. Тэгэхээр одоо бол Монгол улсын бүтэц ингэж явж байгаа. Нийслэлийн бүтэцээр замын хөгжлийн газар, нийтийн тээврийн газар, орон сууцны бодлогын газар энэ бодлогын хөгжлийн газрууд 3 чиг үүргээ гурвын өөрснөө гэдэг. Өөрснөө ашиглалтаа хийдэг. Өөрснөө бодлого төлөвлөлтөө гаргадаг. Тэгээ өөрснөө төсөл хэрэгжүүлдэг. Тэгэхээр нэг ийм бодлогын газар нь өөрснөө ашиглалтаа хийгээд өөрснөө бодлого хийгээд төслөө хэрэгжүүлээд тахаар төлөвлөлт нь нэг байх ёстой юм шиг, тэгснэ чиглэлээр нэг байх ёстой шиг бүтцийн үед ийм холимог болчоод ойлгомжгүй. Тэгээ өөрөөсөө хэрэгжүүлээд өөрөөсөө бодлого гаргаад ингэ яваад байгаа юм. Бүтэц зохион байгуулалт хийж байгаа замраагүй байдлууд ажиглагтаад байна гэсэн үг.